За сайн байцгаана уу хэрхэн үндэстэй Star TV учиртай урилга нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоо сууж байна. За өнөөдрийн зочин маань одоо миний хамгийн их хүндэт гэж явдаг хайртай сайхан дүү маань энэхүү одоо урилгыг мөр хүлээж авч хөрөлдсөн гэсэн явдал би одоо анх нь бол маш их баярлж байна. За энэ хүнийг бол одоо манай ер нь үзэгч хүн бол танихгүй мэдэхгүй хүн бол ер нь байхгүй гэж бодож байна. За би одоо бас нөгөө танилцуулъя. За энэ хүн бол одоо Монгол банкар судлалын одоо удирдах зөвлөлийн гишүүн. За бид бүхний бол одоо хүүхэд залуучуудын сайн гэдэг мянган найз одоо группийн одоо ерөнхий захирал манай төвшин төр дүү маань энэхүү нэвтрүүлгийн хойморт хөрөлдсөн ирж морилын саатжаа. За сайхан хурж ирэн юм. Сайхан тавтай юу та. Тавтай байна. Урилгыг одоо их сайхан алуун тулаан хүлээж авсад их баярлалаа. Хэн одоо ингээд Star TV дээр ингээд учиртай урилга гэдэг юм сайхан нэвтрүүлэг одоо хөтлөгч ингээд сууж үйдэг. Тэгээ хамгийн гол нь нэвтрүүлгийг нөгөө үзэж байгаа хүмүүс маань айгүй гоё юм халуун яриа дундаас гоё учрын тонгоод нөгөө хожрын дугаар гэдэг шиг иймнээс айгүй гоё бас яриа бас сонгож авдаг. Тэгээд ингээд ахна өөрөө бас ингээд дуртай. Тэгээд бас ойрын хонд уулзаагүй улсуудтайгаа ингэж гоё таардаг. Одоо төвшөөтэйгээ бол цөөн цаг гэж одоо канон дээр өмнө говьд одоо 2 чамтай очихлтуудыг таарснаас хойш одоо таараагүй. Тэрнээс хойш нэлээд олон газар явж одоо бас ингэж тэмцээн хуралдаанд 7 шагнал медаль аваад ирсэн. За ингээ би ганцаараа ярих гэдэг юм. За сони цагаа юу вэ дөө? За тавлаг сайхан да. Сая өвөл нөгөө банхар нохоон дээр төлхөө анхаарлаа. Банхар нохоо энэ жил нэлээд сайн нийлгүүдийг хийж сайн үр төлөвд гаргалаа. Тэгээд одоо яг л малччих тэгэл даваагаа давчаал одоо үнцэн ажилдаа орвол явж байна. Төвшөөгийн үед бол одоо би хаараад багхан байхын л мэдхээ. Одоо энэ бол их гоё хобби, амтан хайрлна гэдэг нь их буян. Би ч одоо бас тэгж боддог. Тэгээд жоохон байхад л нөгөө машины ардлын нөгөө багаачин дотор гөлгөнөд хийцэн ингээл зараал наан цангаал явж идсэн. Би ч одоо бас нэлээд хэдэн гөлөг авч ирсэн. Одоо тэгж одоо битэрийн танилцсан гэвэл ах トゥ хоёрын танилцсан цаг хугацаа 10 жил бол одоо олон жил болжээ. Бараг 20 гаруй жил болсон байж. Тий 20 жил болж байгаа шүү. Би ч одоо яг хоббиг ороод одоо амьдрал ахуйгаа авч явж байгаа юм л дээ. Тий. Яг уу намайг ийм сайхан хоббитой болоход нөгөө өссөн төрсөн гэр маань айгүй чухал. Миний аав их мондөг биднийг дэмждэг олон одоо амтан юу ч гэсэн биднийг айгүй их дэмждэг тийм хүн байдаг. Манай ах бас айгүй их тийм олон амтанд дэжидэг. Яг ийм орчинд төссөн болохоор би өөрөө амтанд дуртай юм болов уу гэж боддог. Гэрийнхэн болоод гэж байсан байж. Манай аав ч одоо биднийг одоо юу л вэ сайн л юм байл дандаа дэмжиж явдаг. Тийм. Нэг гой түүх өгдөө би нэг 2 алтан загсаараа нэг 3 тоороо соличоод. Тоороо тий. Тэгээд жоохон хүүхдэл юм чи мэдээж эцэгхээсээ нээлгүй яах вэ? Учраа мэдхгүй. Тэгэл хашааныхаа голд нөгөө шуудата тоорооноо үүрчээд яаж аав ээж тэлээ да гэжсэн чи хаалгонгоо бол над дээр гэрэл тусаал ээж юу иж зогсож байгаа гэхээр зүгээр гэсэн чи наа чи юу гэхээр тоороо гэсэн чи хүү юу тоороо гэж цаашаа ороод аавыг дуудсан чи аав гарчсан юу юм нэх хөө гэхээр би 2 алтан загсаараа 5 тоороо солисон. 2 алтан загсаар. Тий. Сайн юм байна. 5 тоороо соличлоо гэсэн чи өө аль аав нь харъя гэснэ. За өглөөш тусч аав нь сайхан үүр хийгээд өгье гээл ийм сайхан гэр үлдсэн байхгүй. Дэмжээлтэй. Бусдаар бод яах гээд байгаа наадахаар чи хэлдэг юм баг тий. Тэгэхээр цаанаас л нэг тумагсаар аав ээж нь мэдээж одоо хайртай байж үр хүүхэд төр нь сурна шүү дээ. Би ч гэсэн жоохон бата хашаанд манай авч бол дандаа банкар уян гэж. Тийм ч учраас би ч одоо гөлгөндөх дуртай. Сумундод гөлгөөгөл өжгнүүл байсан дөө. Нэг хашаанаас тулгаалаад нөгөө хашаанд авсрал тавингууд нөгөө хашаанаас минийхийг хулгаалаад ингээд юм хулгайч сүлжээд байдаг. Тэгээд техникүүд яг уу одоо нэг ингээ хулгайг ярихаар эвгүй санагдаж магадгүй. Тэгтээ айгүй гоё юм да ингээ бүр хобби сонирхол бүр дийлцсэн. Юу хийж байгаа яаж байгааг мэдэхгүй тэгэл очиод найзынхаа гөлийг гой санагдгүй тэрэл гэрлүүгээ. Хэлэхгүй. Араас ирээл өө чи гэж буцаал гэрлүүгээ. Яг ийм л юм байсан аахгүй. Одоо төвшээр хамгийн анхны одоо яг ингээд одоо би тааж одоо хэдэн настай хамгийн анхны гөлгөө авчихсан. Би 86 онд анхны гөлгөө авчихсан. Банк руу.
үгүй Орос овчарк. За яг тэр үе сонирхолтой юм байсан тий. Тий. Гэхдээ тэр чинь бас гоё. Ягаад 86 он гэж сайн сандыг гэхээр 30 төгрөгөөр гүлэг авах гээд бүр нойр хүрдгүй. Тэгээл 1 төгрөг, 2 төгрөг, 3 төгрөг. Тэгэл ээжээс аж гуугаал, ааваас аж гуугаал ингээл 20 төгрөгтэй. Тэгээд тухайн үед яг хөө миний одоо саяын амтан тайртай гэдэг ах маань би жоох юм уу байсан. Тэгээд гадаа салхилаа сууж байхад нь би очисон чи миний дүү юу гэж яваа гэхээр ахаав нэг нохоо авахгүй тэгээд тэгээс гэхээр би харин мөнгө өрдгөө гэсэн чи надаа бүр ингээд нугалцсан 5 төгрөг ингээд ийм дараах мөлтөний арнаас гаргаал өгчээсэн байхгүй юу? Цэнхэр 5 төгрөг. Оо яг тэгээд би бүр ингээд хөлс гоожол дотроо. Баярлахаар нэг ингээ хөлөрдөө штэ. Тэгэл ерөөсө тэр чигтэйгүйгээл нэг 2 3 төгрөг дутуу очиж байгаа. Маа галшууд гарсан байрлуулаа. Тэр чинь педгэр очиж штэ. 27 төгрөгтэй. Тэгэл үлдсний маргааш өмнө нөгөө төрөгчий гээл. Тэгэл эхний нохоог авч ирсэн 86 онд. Тэгээд одоо бодохоор хөөрхийн нэг гудамд мэдхгүй харахаар нэг овчирк явж идэв штэ. Зүгээр нэг чихэн боссон. Тэг нэг жоохон бас зүгээр л нэг тим юм байсан байгаа. Ямар нэг цус мос баадах байхгүй тий. Тэгээд Майкл дуудлагатай амар хараадаг тийм охин нохоо байсан. Тэгээд одоо бодохоор айгу гоё дурсамжтай л да. Тэр нохоо нөгөө гоё муухай хамаагүй яг нэг ингээд бүр хүсэж мөрөдөж бүр ингээд авсан. Тэгэл найз нартайгаа орой ингээд бөөндөө гарангууд яа хажууд бүр бараг л дэлхийн хамгийн том нохоо юм шиг л бүр. Тийм гоё л. Одоо хобби эхэлж штэ тэр ч одоо тий. Тэрнээс хойш тэгэл ерөнхийдөө тэгэл тэрнээс хойш ерөөсөө нохоо тасраагүй одоо нэг 39 дэх жилтэй. Одоо ерөнхийдөө яг таны хашаанд одоо ерөнх яг хичнээн үйлдвэр байна. Дээр нэг би нэг очоод 300-аад үйлдвэр байгаа ш байхад гэсэн. Одоо манай яг Мянган найзын үржүүлгийн газрын хашаанд нэг 60-аад үйлдвэр юм. 60-аад үйлдвэр. Тий, одоо нэг 250-д нохоо байгаа. Сая ерөнхийдөө нэлээд чанаржуулаад нэлээд зөвлөсөн тий. Одоо яг хүмүүс ч маш гоё нохооны чанар чансаа зан характер судалдаг болж байна. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө бас жоохон хөгжих хэрэгтэй тэгээд. Одоо бидний жоохон байхад бол айлуудын гадаа бол хотож банкаар янз янзын банк руу зөндөөл өгдөг гэсэн сүүлийн үед яг байхгүй болох үед тэгээд төвшөө одоо чи ярьдаг шүү дээ. Одоо яг энэ Монгол банкаар хаа яг өгөөлөх гэдэг байна, алга болох гэдэг байна гэж эхэлсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд бол ингээл бас нэг ингээл өдөө гадаа ингээд явж байгаа айлын гадаа бол Монгол банкруу сайхан банкрууд байгаад байгаа. Одоо танай банкрууд бол одоо жишээлбэл өмнө говьор бол одоо ер нь их аймагуд байгаа бох тий. За яг хоо юу аха би нэг хамгийн анх 98 он үед яг тэр үе чинь бас жохоо хөхт нэг 20 эдтэй. Тэгэл ерөөсөө бид хотын бидний сэтгүүд ерөөсөө хөдөө ингээл Монгол банкар бэлчжээд гэл юм боддог байсан. Хөдөө яваал амар банкар аваад ирэх юм бодоод. Шууд яваа. Тэгээд 98 онд анх одоо хөдөө тэр банкранд явж байгаа нэр л дээ. Тэгээд бараг 80-аад км амар юм тэр жигнүр замаар тэгээд нэг хөдөөний хүний үгээр манад бүр ийм банкар байгаа гэж цээжнийхээ нүгээр гэж байгаа. Бэрош гэх. Тэгэхээр за нэг тийм банкар нүдэндээ төсөөлөөл тэгэл явж байгаа. Зам ч гэж муухай замдаа нөгөө бүр моторын сапууны таг сулраад хаягдаад тосоо хийжсэн байхгүй. Тийм амар замаар 80 км яваалаа очисон чи. Нэг чихэн босоо нэг чихэн унжуу нэг шар юм бэ. Тий. Юу ийм нөгөөдөг чинь нэг иймэрхүү доош яваад. Туул руу яваад. Хөрхийн хөдөөний иргэд чинь бас юмыг баримжаалдаг тийм гэтрүүлнэ. Тэгэл анх тийм нохооны сургаар явж исэн. Тэгэл тэрнээс хойш нэг баг 2-3 сая явсаа. Тэгээ үнэхээр байхгүй болж байгааг бол эдээ залуу хүүхдүүд ойлгоод харамсаад тэгэл ер нь тэр үеэс л Монгол банкрыг хайсан шүү. Тэгээд дараа нь 2002-3 он үед одоо тухайн үед хамт ажиллаж байсан дүүнэртэйгээ харин нэлээд төлхөө явсан. Тэгэхэд хөдөө орон нутагт ерөөсөө л яг Монгол банкар яг тасарч ирсэн. Яагаад тасарч ийна гэж ярьж ийм гэхээр нохоо маань өөрөө богино настай. Үржлийн нас гэж хязгаар байгаа. За гэтэл хөдөөгөр хайсаар байгаад хамгийн гоё банкруудыг олоход дандаа 10 гарцсан. Үржлийн нас 1-2-ноор хэмжигдэхээр. За тэгээ байгаа нь яг байгаа. Тэгээ хамгийн чухал нь бидэрт өгөхгүй. Тийм ондог тухайн хот айлдаа тийм ондог үнэлгээтэй. Нөгөө ингээл хотын бид нар чинь ингээл чихэр боо, архитарс мөнгө төгрөг гээл ингэнгүүт.
наад нохооч явчвал бит хоёр өгшин бит хоёр сүүрнэ. Ганц нойртой онолж байгаа юм чинь наадах чинь. Тэгэндээ. Тийм чухал орон зайг эзэлжсэн байхгүй. Тэгэл яг уу ёстой нэг янз бүрийн юм ярьсаар байгаа л нэг хідэн банхар хот руу чиглүүлсэн маань онсон. Тэгээ одоо бол манай Монгол банхар судлалын холбооны залуучуудын маань хүч хөдөлмөрөөр Монголын нохоо судлалын холбооны одоо яг бүртгэлд 9000 орчим банхар бид нар бүртгэжээс болж байгаа. Яг цэвэр цусны удам судран тодорхой яг гойж ийсэн. Тэгэл Монгол банкыг одоо дэг нь хэлж явахад Монгол банкар гэдэг одоо нэг дэлхийд бүртгэж хийсэн гэж юм ярьдаг гэсэн та. Тэгэж явж байгаад одоо саяхан бол одоо Хорват тий. Хорват руу яваад одоо энэ том тэмцээд хэдэн орон оролцсон тэр чи одоо нэлийн том тэмцээн болсон шүү тий. Тэнд одоо бүртгүүлж идэгсэн шүү дээ. Ер нь өөдөө хаа нөгөө FCI гэдэг дэлхийн нохоо одоо судлалын том байгууллага байдیں۔ Тэнд ер нь нэг 100-аад орн гişүү. Нэг 350-аад үйлдвэр бүртгэлтэй байдیں۔ Тэгээ дэлхийн авраг гэдэг маань одоо тэр бүртгэлтэй бүх үйлдвэрүүд оролцсон, тэр бүх улсууд оролцсон. Тэгээд манай Монгол банкны хувьд одоо сая 24 оны 4 сард тийм гоё нэг юм алтан боломж олцсон. Хамгийн анх удаа Монгол банкар дэлхийн дэвжээнд иргэж Хадбаатар билүү? Хангарт. Хангарт шүү дээ. Хангарт явсан. Тэгээд Монгол банкар маань дэлхийн одоо тэр том иргэдээр анх удаа гарахдаа зүгээр нэг гараагүй бүхэл бүтэ одоо бүртгүүлэхийг горилж байгаа групп 11 гэх тэр том группийн авраг болоод ирсэн. Тэгэхээр энэ бол айгүй том амжилт. Тэгээд тэрнээс гадна бид нар тэр чинь нөгөө 6-7 хоногийн үйл ажиллагаа байхгүй. Тэгээ эхний 6 хоног бид нар ингээд гоё Монгол гэрээ бариад Монгол банкараа 3 нохотой явсан. Тэгээ өөртөө гоё Монгол хувцас өмсөн. Тэгээ тэнд өнгөрүүлсэн 5-6 хоног ерөөсөө миний амьдралд мартагдахааргүй тийм гоё. Ягаад гэвэл ерөөсөө ингээл нохоон дуртай тэр хүмүүсийн гоё ингээд шохоорхсон гоё ингэлцэн үд байдэн шүү дээ. Бөөх гэсэн бүгд нааша. Тэгэл бид нар ч гэсэн хичээж байгаа юм чи. Ерөөсөө наашаа харсан болгоны хүрээ дээрээ гээл эренгүүт нь суугаал. Тэгэл нохоогоо урд нь тавиал, тайлбарлал, хамт зураг авахуулаад аль болох тэр хүмүүсийн утсан дээр банкрын ман зураг явуул мэдээж очиод сонио хачин болгоо ярихдаа гээл энд харуулна шүү дээ. За тэгшээ чи одоо ер нь тэнэг 2 чон ер нь хичнээн кинонд оролцож тоглосон байна. 2 чон маань ер нь 9 чон маань нэг 20-од кинонд, охин маань нэг 10-од кинонд орсон байлээ шүү. Тэг яг хөтэ бас би ч нөгөө дотроо боддог байхгүй нэг хүнд чаддгаараа тусуулаа явж явах юмсан гэдэг. Тэгээ нэг чаддаг нь надаа нохоо шуулах юм да. Тэгээд 100 нэг томтой нэг хамт зураг авах болохоор бас эвгүй юм байл шүү. Ямар сэдэ чи нөгөө биеинд нэтгэвэрээр ахаа зүг биеинд нөрөхгүй зүгээр ингээ оосон барай зогсож гэхдээ эргэл төрчхөө гэж бодвол бидний авиацсан яг бүр ингээд цэвэр чон биш идэж гэсэн чонны цус байгаа байхгүй. Хэдэн үеийн одоо гэдэг. Ер нь бол яг нэг 50-аад оны үед дайны үед л гаргасан хоолтой. Нэмц овчоркийг яг цэвэр чонтой хөвцөлдүүлж нэг 50-50% та нохоо гаргаад тэгээд нэг 80-аад оноос одоо үржил селекцээр нь илүү төлхөө анхаарад 25. Одоо нөгөө 50%-ийг дахиад нохоотой нийлүүлээд одоо тэр 25%-ийг л зөвшөөртий. Тэгээ буцаад чонтой өвчлөлүүлэхийг бол бүр эрс оргилдтий. Орос руу ямар нэгэн тэр том нь хэн билээ? Вовка одоо Орос руу бол үндсэндээ хоббигоор хүн хөдөлж авдаг. Хөдөлж авсан уу? Яг уу ер нь бол бид ингээл тэртээ тэргүй энүүгээр одоо амтнаар ингээл амьдралхыг аваа явж байгаа юм чинь юу голчилдаг вэ гэхээр өгч байгаа хүн их голчилдаг л доо. Зүгээр нэг юм одоо төрхөн зургийн нэг юм юугаар үж гин үү яг үнэхээр гоё сэтгэлийн хөөрлөөр биш тий. Тэгэхээр яг уу Вовко царам хоёрыг маань авч явж байгаа тэр юм бол надад их таалагдсан. Их аятайхан тэгж одоо нөгөө царам гэд Монгол банхраа тэр Вовкога сайн эзэнд өгсөн. Тий. Одоо тэгтээ бас их бүр гоё чонны нэг өөрийн гоё төрх байдэн шүү дээ. Маш гоё төрхтэй тийм эрийг авчирч байгаа. Яагаад гэвэл зөвхөн надад биш зөндөө хүнд бас хэрэгтэй юм байлээ. Маш гоё. Одоо сая цөвөн цаг кинон дээр бол бушуухан чанаа олж харчих гал. Тэгэл яг тэр өмнө говьлоо натурт явхад бол тэрнээс өмнө бол даахаа одоо тантай Батөлзөө ахтай нэг юм та хэдийн бүтээсэн гоё гоё дүүрээр та хэдийн гоё ингээл хүндэтгэж явдаг байсан болохоос биш
яг ингээд хамт тэр олон хоног ерөөсөө байж үзээгүй шүү дээ. Тийм. Тэгээд киноны дүрш яг бодит амьдрал дээр байдаг хоёр ахтайгаа тэнд маш гоё байсан. Тэгээд ерөөсөө яг бодсон байхгүй. За чон гарч байгаа ийм баг дүрсийг авахын тулд баг ингээд хэдэн өдрийн ажил болж байгаа юм чинь кино гэдэг юм. Одоо энэ хүмүүст одоо энэ урлагаар дамжуулаад янз бүрийн уур амьсгалыг үзүүлэх гэдэг энэ ямар агуу юм бэ гэж бодсон шүү дээ уусаа. Тийм. Би нэг чамаас нэг сонсч ирсэн үзэж байгаа хүмүүс сонирн байж магадгүй. Нөө өмнө говт гэдэг үйл нэг айлаас нэг гоё банкар байна. Тэрийг л очиаваа гэдэг нэг явсан. Саагалт айлтанд буучаад энэ хойд айл байгаа юу гэсэн чинь байхгүй. За чи 10 тэр нохойн чамаагаас аллын шүү дээ. Улаан улдаан алхуулахгүй гэсэн жижиг шууд өөдөөс нэг яваад атсан гэд. Тэр тухайгаар яриад юм. Тэгсэн чи яасан гэдэг. Ер нь бол яхаа бид нар чинь нөгөө одоо 30 гаруй жил ингээл нохой шуутай хамтаа ингээ ойрхон байчаар биднээс нөгөө нэг тэр нохоонд очих мэдээлэл шал өөр болчихдог байх гэж зүгээр өөрөө боддээ тий. Яг гоо намайг гаднаас харж байгаа хүмүүс ингээл тэр том нохоонотой байрлалцаал ингээл үнэхээр амирал санагддаг байх. Би нэг лаг юм шиг л санагддаг байх. Гэхдээ миний хувьд болохоор нэг юм гаршина гэж байдсан шүү дээ. Нохооны одоо хаанаас барих уу, яах уу, өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хангах уу, тухайн нохоо одоо жишээ надад уншигдэн шүү дээ. За энэ одоо нэг тэгэх чинь ингэх чинь гэдэг юм уу. Тэгээ хээрээ амт чи ер нь бие биенийг нэг юм одоо өгүүлэмж байдаг байхгүй. Дуу аваач байт юм уу, үнэрч байт юм уу ингээд тийм өгүүлэмжээр өөрөөс нь хэр хүчтэй амтан дээрлэгч болохоор амтнаа ерөнхийдөө мэддэг байхгүй. Жишээ нь одоо нэг над руу өстө нохоо амар дайрд юм а гэдэг хүн чи өөрөө нохооноос амар айхаар чинь мяа холцгор нохоо байсан ч гэсэн нэг тийм юм мэдрэнгүүтээ дайрдаг л байхгүй. Гэтэл биднээс нэг юм анзаардаг. Айц хүүцээсээ илүү тэрийг ингээд барьчих юмсан үзчих юмсан яд жир охины үзчих юмсан юм ийм мэдээлэл гарч байгаа тэр нохоо бас ингээд миний мэдээлэлд одоо сатаардаг байхгүй дайрахгүй юу юм ч одоо яг манай эзэн шиг энэ хүнээс чи юу мэдрэгдээд байна гэдэг ч юм уу би тийм л юм төсөөлж явдээ. Таны сая ярьсан нохоо маань Монгол банкар л та. Яг Монгол банкрын ямар мундгийг бас яг энэ тохиолдлоос бас харж байгаа байхгүй. Би хөдөө аав ээжтэйгээ ингээ аялж явж хагаад тэр нэг айлд нөгөө машин маань нэвтрээд буухгүй юу. Тэгсэн чи ёо жигтэйхэн сайхан банкар. Мангар том. Маш гоё. Тэгэл би нөгөө машинаас буугаад хамгийн түрүүнд л нөгөөдхий чи очиод илээ шүд амын үзэл. Тэгэл юуг нь нохоо дотроо за ийм гоё нохоо гэл хэвээр яаж игээл дотроо авч байгаа шүү. Эзэн нь хурдан хүрээд ирээсэй гэж бодож байгаа юм чи. Тэгсэн жил нэг авгаа орилол гараад ирсэн. Хүүхаа чи ч одоо яадаг юм бэ? Манай энэ хавийнхын урд толгой дээр ирээд уцаар ирээд тэгээ нохоогоо хоржиж наашаа ирдээ. Чи яхаараа манай нохоог дээш нь харуулсан байж идэв. Дээш нь харуулсан жавж ийсэхөө шүтийн үзээд тэгээд за их ч уушлаараа би ингээд баахан нохоод иж идэм аа. Ингээд уушлаараа гайгүй хаа гал ингээд өнгөрөөж байгаа юм чи. Тэгсэн чи хамгийн инээдтэй нь тэдэд ингээд машин дэргээ анцлаад оройн цай онд уугаа сууж исэн чи гэрээ зирсэн чи өө тэр нохоог 3 жилийн өмнө надаас авсан ах уу тий. Тэгэхээр тэр гөлгийг би нэг сар гарантаа 2 сар орчимтойд нь тэр хүнд өгсөн байж таараа штэ. Гэтэл 3 жилийн дараа намайг тэгж мундаг тавина гэдэг чинь Монгол нохоо ямар гоё зан характер, ямар гоё байгалийн хөгжилтэй нохоо вэ гэдэг нь ойлгомжтой байхгүй.
одоо 2 сартаа явчихад одоо 3 жилийн дараа тань. Тэгэхэд шууд таниал бүр ингээл намайг хараад бүр гүүгэл ирж байгаа хгүй. Тэгэл үнэрлэнгүүтэл зүгээр ингээл эхэлж байгаа юм чи. Тэгэхээр тийм ондог байхгүй. Тийм ондог үнэнч тийм гоё мэдрэмжтэй байх. Ер нь тэгээд Монгол анхарч одоо хөдөө мөдөө сайхан тажиж байгаа улсууд бол бас одоо муу юмыг авч гардаг тий. Айлын муу юмыг авч. Би бол тэрнтэй бол 100% хэлтэй. Би өөрөө монгол хүн болоод ч тэрүү ер нь нохон дээр ач холбогдлох амар дуртай. Бид нар ингээл гадныханд одоо өөрсдөө танилцуулахдаа нүүдэлчин соёл иргэншилтэй ингээл гоё танилцуулдаг штэ. Гэтэл энэ нүүдэлчин соёл иргэншилтийг одоо олон зуун жил ингэж явахын тулд байгалийн хатуу ширүүн одоо цас цуд тэгэл одоо нөгөө сүүлгүү чаннууд тэгэл зөндөө л дайснууд байгаа шүү дээ. Энэ бүхнээс төдийгөөс өдийг хүртэл биднийг хамгаалж явсан цорын ганц амьтан маань ерөөсөө Монгол хоол байхгүй. Монгол өнгөр. Малхгүй, эзэд тэр хот айлыг тэр чигтэн бүтэн. Тийм. Одоо юм ш тахаа. Монголчууд ч ерөнхийдөө нэг юм тухайн үед одоо л бид нар чинь ингээл гоё интернеттэй ингээл бүх дэлхийн нийттэй холбоотой болохоос тэр үед тэр хөдөө хээр тархмал тийм амьдралыг төсөөлөд үзэхээр бүх юм хаагдмалхгүй юу. Гэтэл монголчууд өөрсдөө миний бодлоор маш гоё юм ажигч хүмүүс байхгүй юу. Тэнгэр сайн аждаг, ан амтнаа сайн аждаг тий хот малаа. Гэтэл нохоо гэдэг амтнаас ерөөсөө маш их мэдээллийг авдаг байсан байхгүй юу. За нохоо тэгээд шүү. Тоглоод байна шүү, хөрвөөд байна шүү. Маргааш айгуул тэнгэр муухаарх нь. Наа чи нэг л юм үтцсэн байх шүү. Тэгээд ингээд гэсэн айгүй их юм байдаггүй. Дээрэс нь тухайн нохоо маань өөрөө байгалийн асар том мэдрэмжтэй. Одоо сүүл би одоо ярих миний хамгийн дуртай болчиход байгаа. Жишээ нь ингээл нүүдлэл явж байгаа тэр урд аюул билээ хотоо байж байгаа байхгүй. За дүүрэн цас байлаа гэдэг хаа жалгахгүй мэдгэхгүй. Тий. Тэнд нэг амтны цэг байла том шуу овоорцсон байж идэл санамсаргүй ачаа өсгөө маань хажуугаар нь гарт идэх гээл тэр олон шуун нисгэд мормал маань үргэх жишээ. Гэтэл энэ болгон дээр дандаа л нөгөө Монгол онхор маань явж байгаа байхгүй. Төрүүлж очиол үргэн тойрол явна. Нохоо явсан замаар явдаг байсан шүү дээ. Нохоо хөвцөн газар буудалдаг байсан шүү дээ. Тэгэхээр бидний нүүдэлчин соёл иргэншилт маш том орон зайг эзэлж исэн ийм амдаг амт байхгүй. За ингээд одоо төвшөө төрөл ингээд яг би ч өөрөө хоббитэй хүн юм даа бас одоо тэгээд нэг тэжиж чадахгүй мөртлөө ер нь бол их хоббитэй. Тэгээ ярилцлага бол одоо ингээд цаашаа өргөжлөн. За мэдээж эрхэм одоо урлагийг хүлээж бас дүүдэн гүдийн зоог барина. Нэг зоог барьчаад хоёлаа дахиад яриагаа өгслүүлье. За. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй, байгалийн шимсээрээ сахар багтай, хугацаа уртас өгчгүй. Нэмэлт хүнсний будаггүй Пуко. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко. За ингээд өдрийн цаг сайхан барилаа. За цөв ямар вэ? Уянзэ. Өнөөдөр миний цөв иддэг өдөр. 3 цөв ингээд идлээ. Харин тийм. Би болохоор за гоё цөв юм. Би ерөөсөө гоё хоол гарна л да. Би зүгээр зөв монголжоо маягаар сайхан хийлээ шийдээ. Сайхан цөв. За ингээд сайхан хоол идлээ. За энэ ундааг бол одоо манай төвшөө бол одоо 2 гараар өгсөн гэж байна. Нүүлгэж юм дөө гэж. Пуко гэдэг. За энэ бол бас гоё. Одоо ингээд сая бол жимсийн ингээд дотор энэ бол ус үзэн байна. Жимс нь гоё дотор өөргөөр. Энэ маш гоё юм да. Уудаг жимс гэдэг. Манайха хараад аваараа нүдлээд аваараа бас энтэн таар бол бас аваад уугаад үзэхгүй тий. За бас энэ
бичлэг хийж байгаа энэ газараа бас эрхэмдүүдэд бас танилцуулъя. Энэ бол одоо яг ингээд би бас байршлын хүмүүст хэлж өгöd байгаа. Одоо яг энэ хотын дөрвөн төсөлмжийн газар гэдэг юм байна шүү дээ. Яг төсөлмжийн газрын яг урд талд нэг өндөр хар байшингийн ерөөсөө 3 дахь гурт энэ гоё караоке байгаа. Энэ караоке нь одоо бид нар цагаан өрөөнд цогод байгаа. Ногоо өрөө, улаан өрөө, за гоё толтой энэ нэг 10-аад юм өрөө байна. Тэгээ их гоё засалт масалтны их гоё юм байна лээ. Тэгээд ямар сайн тэ найз нөхдөөрөө ч юм одоо өндө ч гэсэн мэдээд байна. Найз нөхдөр нэг тэмцээн төгж ирээд энэ дэр сайхан дуулахгүй. Олох чамар юм байна. Дуулахгүй гэсэн Монгол банкны тухай ер нь дуу байдгүй. Байдаг. Хэн зохиосон бэ? Би Айстоп хамтлагаар хийлгэжсэн асар басар гэдэг байгаа. Тийм. Тэгээд энэ караоке бол Феста гэдэг ийм одоо караокены газар байна да. Феста би бол одоо гоё хэлж байгаа юм л да гэдэг шиг. За ингээ яриагаа жаа өөргөждүүлье. За одоо төвшгөөс ерөнхийдөө бол нэлээд сайхан бас нохотын тухай бас үржүүлгийн тухай нэлээд асуусан. Одоо бол бас нэг жоохон болохгүй талаас нь асуу гэж бодоод юу вэ гэдэг зэрэг одоо ингээд янз янзын одоо ингээд энэ золбин нохоог устгал гэх юм тийм ээ алал гэх юм хүүхэд урчлаа гэх юм хашааны гадуур ингээд 2-3 нохоо дайраад урчлаа гэх юм тэгэл ингээд зарим ч одоо бас устгал хийдэг л баг. Тэгэхэд бол зарим нь ингээд одоо ингээд ийм өчртэй гэл ингээд өсгөөл гэдэг энэ хоёр одоо ямар ялгаа байна. За яахан зөв юм гоё устгаад байх нь зөв юм уу? Үржүүлээд байх зөв юм уу? Одоо энэ талаар бас асуудлаас мэдээ. Одоо юу л да. За эхлээ хэдүүлээ гоё золбин нохоогоо ярих тий. Дүүн ингэж бодтой. Одоо золбин нохоочийг бороо шиг одоо орсон юм биш байхгүй. Бидний өөрсдөө бүтээсэн. Өөрсдөө. Одоо ярьдэн штэ нөгөө нохоогоо хараа хяналтгүй байлгасан, одоо эзэнгүүдүүлсэн, золбируулсан, өлөн зэлмэн байлгалснаас болж ин золбин нохоо гэдэг нэр том бай нохоонууд маань үүсчихэд байгаа. Энэ гэхдээ нэлээ харамсалтай л та өрхий. Ер нь бол яг энэний цаана нөгөө хариуцлагагүй эзэн байгаа. Тий. Ер нь бол одоо хүмүүс чинь одоо дэлхийн ертөнцийг өөрсдийнхоороо баг хөдөлгөөд штэ. Тэгэхээр одоо золбин нохоо тэгэл хүн амтан хадж байгаа барьж байгаа нөгөө талдаа энэ хүмүүсийн өрх гэрт гоё уур амьсгал үүсгэж байгаа хайр түгээж байгаа энэ амтныг зохицуулах нь бол ерөөсөө яг бидний үүрэг. Тэгэхээр яг одоо нэг хэсэг нь одоо нөгөө амтаа авардаг гэгээ минь биестэй амтан дайртаа муу балеринууд гэж хэрэггүй. Нэг хэсэг нь пүү па энэ балер нохоо шуу гэд бас хэрэггүй. Нэг хэсэг нь болохоор одоо над чинь ингээл би одоо нохоонд хамаг амьдралаа зориуллаа гэд энэ бүгд байх хэвээр хүссэн үсээгүй байна. За яг хоо үржүүлэгч нарыг одоо нөгөө нэг үхрийн үер дөрөхөөр 1000 үхрийн үер дөргөн гэдэг нь шүү дээ. Мэдээж нэг хараа хяналтгүй нэг ийм үйлдвэрийн нохоо явж байгааар бидрийг л буруутгадаг. Тэгэхдээ тэрэнд бид нар эмзэгэлдэггүй, үгүйсгдэггүй. Нэрэл бидний буруу. Бид нар харин аль биесны үржүүлэг зүгээр одоо хүмүүсийн санамсаргүй гэж байгаа үржүүлгийг ялгаж салах хэрэгтэй. Бид нар чинь бол би өөрөө нохоонд ийм хайртай. Нохоо миний амьдралд ийм гоё эерэг тэ байдлыг яаж үүсгэсэн бэ? Одоо би ч одоо 50-тай гэж бодоход одоо баг 40 жилийн энэ сайхан амтантай өнгөрүүллээ шүү дээ. Тэгэхээр хүний ертөнцид ийм сайхан амтан заавал байх хэрэгтэй. Одоо айл жишээ нь ингээл нэг гүлэг авдсан шүү дээ. Тэр гүлэг тэр хайрт юу тарих вэ гэхээр хайр л тарих. Тэр хүүхдүүд юу сурах вэ гэхээр амьд амтан хайрлж сурна. Одоо бүх юмыг хайрладаг болно. Тэр амтнаас улбалаад юмд хариуцлагатай болно. Ийм л юм үүснэ. Гэтэл хүн болгоно ийм байж чадахгүй те. Зарим нэг нь зүгээр нэг юм сэтгэлийн өөрлөөр. Яг нь ер нь бол зүгээр хүн болох та биш. Би ингээд яг нохоо авах гээд ингээд орж ирээд ярьж байгаа хүмүүсийг ярианаас нь л шууд үгэн чадна. За энэ бол амтай хайрлах хүн биш ээ. За энэ бол маш гоё гэрүүлд очлоо доо бүлэг маань гэд шууд ялгаж чадна. Одоо хүн төрлөخت хүртэл дотроо янз янз байна шүү дээ. Зарим нь нэг юм эд хөрөнгө цуглуулах гэж одоо хүн болсон юм шиг. Зарим нь бол одоо ингээд маш гоё энергитэй, эргэн тойрондоо тэ нөлөөтэй маш гоё зөв амьдарч байгаа хүмүүс байна.
Зарим нэг нь одоо эд бараанч ундгүй мэхэд алдан тушаалж унсан. За ер нь бол ингээд бидний хүн төрөлхтний муу төрлийн хүмүүст бол амьд амьтан зөгтгүй. Орж ирж байгаа ярьж байгаа нь хүртэл өөр. Энэ муу чи хямдах юм биш үү? Гэх жишээний. Тэнгүүт ингээл дотор ингээл цагаас авчих штэ. Тэрнээс яг амьтан хайрлах хүний эхний асуулт хүртэл өөр. За ахын дүү. Ах нэг ингээд хүүхдүүд нохоо нэхэд болдог бай. Судлаа эн чинь бас гэр бүлд аягүй чухал юм байна. Хүн чинь ингээ амьд амьтантай ойрхон байж ээж байгаль дэлхий одоо ах トゥ амраг саднаа хайрладаг болд юм байна. Хүн болж төлөвшд юм байна гэж юм. Зарим нь болохоор одоо юу хэмдэ нэг утас мутс шиг ойлгосон хүмүүс байна. Агсан энэ хэмтэх юм байна. Энэ үнтэй энэ зүгээр юм шүү. Төр зөөр юм аягаар тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хүнээсээ болоод байна. Тэгээд яг одоо нэг азтай саврын залуучууд маань хууль санаачлаад их гоё юм эхлэж байгаа шиг байна. Одоо амьтныг те амьдралыг хуульчлаа те. Ягаад хүн гэхээр л нэг юм амьтны одоо сав суулга авахыг шийдэж яадаг, амийн таслахыг шийдэж яадаг, эсвэл үржихгүй байхыг шийдэж яадаг ийм байх ёстой. Энд чинь бас л мэдэртэй зэрэгцээ амьдарч байгаа амьтан шүү дээ. Тэгэхээр яг хүний нийгмийн байдалд энэ амьтныг бас гоё зохицуулмаар байгаа тий. Гоё маш гоё юм чанартай сайн үржүүлэг хийжээж сайн нохоо төрнө. Зан характер одоо бүх юм сайн. Тэр сайхан ааштай сайн зан характертай ухаалаг гоё үйлдвэрийн хэв шинжээ хадгалсан ийм сайхан нохог хэр баргийн хүн гаргаж хаяхгүй. Дээрээс нь өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж олсон тэр мөнгөөрөө худалдаад авч байгаа тохиолдолд. Гэтэл энэний эсрэг бүр хитрхи амьтны амийг үнгүүдүүлээд байна. Ингээд мөнгө олж болдсон юм байна гэдэг ингээд нэг одоо гаднаас хараад тий тэнгүүтээ нэг босон болоог нохоо аваад босон болоог нохоотой нийлүүлээл хэлсэн фэйсбүүкээр одоо яг одоо ирээд авал утсаар солилоо, гутлаар солилоо, эмсээр солилоо гэд. Энийг л бүр одоо бүр ойрын үед бодоод байгаа юм. Энийг л хуульчлаасаа одоо ингэж бүр нэг юм зах замбраагүй ингэж зарж үрдэг болоосой л гэж бодож байна. Миний хувьд болохоор би өөр амьдралынхаа баг 30-40 жилийн амьтан зарцуулсан. Баг өөртөө юм авахаас илүү нохоо шугандаа санаа тавьдаг. Тэгээ энэ олон амьтныг яг гардаа те одоо 300 хэдэн нохоог манайх чинь цөөхүүлээ шүү дээ. 4 хүн ажилдаг. Тийм яах. Өглөө хар өөрөөр очиод хар шүн хөвцөл бид нэр хөдөлмөрлөдөг. Тэгэхээр биднийг муулахыг би бол урлагийн зөвшөөрөх 300 нохооны яг энийг ингээ гаднаас хараад нэг юм одоо би чинь таадыг натурт хамт явжээж киноны уран бүтээлчдийг киноны арын багийг та нарын нөгөө ажлын хэцүүг сайхныг бүгдийг мэдэрч байгаа байхгүй юу? Гэтэл мдэггүйж гаднаас нь бас хүндүгнээд ярьдэн штэ. Шүүмжлээл иш энэ одоо нөгөө чон дээр хүртэл наа чин чон биш штэ гэх шиг чон биш үү мөнүүдээ гол нь биш. Тэр зохиолд тэгээд төгсчээгээд чон орцсон л байгаа бол тэрийг уран бүтээлч хүнд ойлгуулах ч л хэрглэж байгаа болохоос ч нэг юм тий. Одоо чинь үе богд тааны тухай кино гарангууд наа чин богд биш штэ жүжигч нь л биш штэ гэх юм уу. Яг энэ тайлхыг амар тэнэг юм байхгүй. Гэтэл зовлонг нь ойлгох хүмүүс бас өөр. Йоо манайх нэг нохоод ижих гэж бас л хөдөлмөр ордөө шүү, сэтгэл ордөө шүү. Тэгэхэд чи гэж ярьж байгаа хүн ойлгоцсон байна. Гэтэл бас тэр хүмүүсийг уурлуулад, уцуурлуулад байгаа бас байна. Яг миний ярьдаг нөгөө нэг өвчтэй, зовлонтой байд юм уу, ирлээ, зөрлөө зингээл. Ер нь яг хүмүүс одоо гоё нэвтрүүлгээр мэдээлэл өгөхөд одоо цэвэр үйлдвэрийн нохоо гэдэг маань зан характер, үйлдвэрлэг хэв шинж, ажлын чадвар, одоо зориулалт бүх юм маш гоё байдаг байхгүй юу? Зүгээр одоо цус ойрч байгаа мэддэггүй, ойртохгүй мэддэггүй, хоёулаа нэг үйлдвэр мөн мэддэггүй, биш нь мэддэггүй юмыг нийлүүлээл гарсан гөлгөө зараал байдаг чинь нөгөө нэг гудамд гарах нохоо жинхнээсээ тарьж байгаа. Одоо залбирч байна. Тий, одоо чинь та бүдэрийн үед танд би нэг айгүй гоё мундаг юм цэвэрцсэн нохоо өглөө штэ. Зан характер бүх юм гоё. Гэтэл та улам дурлно гэхээс биш гаргаж хаяхгүй л байхгүй. Гэтэл мэрэгжлийн бос хүмүүс үржүүлээд
зан характерын тоглолттой үйлдвэрлэг хэв шинжээ алдсан хүн орж ирээд өө танаа нохоо биш наа чи шал ирлийц юм байна гэдэг дэвлэн хэцүү. Эсвэл хар яар гайл хүүхдэр хүртэл уурлаал юм хүм эвдэж зүтгэл байвал мэдээж бас хэцүү. Тэгэхээр яг цаад утх нь үржил нэг тавигдгуу тавигдана. Хоёрт удам угсаа яриад. Хоёрт бас хүмүүсийн хандлага айгүй буруу байна. За жишээ нь нэг гүлэг авчраал за гасаллаа. Хажуудаа альд нэг юм шал өөр төрлийн юм. Зүгээр гадаа машин сигналж л байдэн штэ. Хүмүүс орилж л байдэн штэ. Гэтэл нэг гүлэг дуурангуутал бүр ингээ конопнер нарцсан юм шиг хаалган үтэл. Став алернууд нохоо шуугаа зайлуулдаг. Тэр хүн тэгж явахдаа өөрөө золбин нохоо тарьж идэх байхгүй. Тухайн авсан айл бүр аргаа бараад ёо манай дээд айл, ёо манай хажууд айл. За болж үзьгээд нэг найзтай өгнө. Нөгөөх нь дахиад нэг найзтай өгнө. Нөгөөх нь дахиад лагер дээр өгнө. Тэгээ үзүүшнээс амлтраал золбин нохоо байхгүй. Гэтэл яадгүй вөхөр яг тэр хаалга тогшиж чирүүл идэг хүн эргээд та нар золбин нохоо тариад ингээ явж идэг байхгүй. Явж идэг. Гэтэл тэр хүнээс үүдэлтэй юм ч бас байна. Улсаас одоо төр засгаас авах ёстой арга хэмжээг аваагүйгээс болсон юмнууд бас зөндөө байна. Бас хариуцлагагүйгээр сэтгэлийн хөөрлөөр худалдаж аваад тэр жижигхэн амтныг дагснаг жижигхэн шээс басны асуудлыг дааж давахгүй юм шиг юугаад шийдлээ болж байгаа бас зөндөө байна. Тэгэхээр зүгээр таны гоё нэвтрүүлэгт ингээд уураад мэдээж нохооны талаар ярьж байгаа учраас энийг бас тайлбарлуулаад хэлэхэд амьд амтан одоо гэр бүлдээ оруулж ирэх хамгийн гоё хамгийн сайхан. Гэхдээ тэр сайхныг мэдрэхийн тулд биднээс хариуцлага хэрэгтэй гэдгийг л эхлээд гоё бодчих хэрэгтэй. Тэр жохоо юмыг давцсны дараа жинхэнэ гоё юм эхэлтий шүү гэд хэлчмээр байгаа байхгүй. 1-2 сарын асуудал. Тэгэл нөгөө чинь шээс бааснасаа салаад тэр гэр бүлтэй гоё ингээл амьдралын хэмнэлэн нэгдэл ингээл улам гоё биендээ хайртай болоод тэр гэр бүл дотор гоё шинэ орон зай, шинэ гоё уур амьсгал гоё юм оруулж ирээл эхлэхээр хамгийн гоё. Тийм байхгүй. Тэгэхээр хэдүүлээ хүн одоо хамгийн ухаантай, ураг тархитай гэж байгаа бол гоё сэтгээд одоо алж устгах юм уу эсвэл залбируулахаасаа өмнө хэдүүлээ яах вэ гэдэг гоё зөв шийдлийг тооцох хэрэгтэй. Тийм. Хамаг бодоод энэ одоо ингээл Нэмс авчаар, Орос авчаар гэх юм уу. Одоо хамгийн сүүлд одоо энэ дандаа тусгай албанд бэлдсэн одоо Малиновский одоо ингээл дандаа тусгай албаны. Тэгэхээр манай энэ Монгол банкрын одоо энэ гайл майл ч юм уу одоо энэ тусгай албанд ер нь бэлддэг юм уу? Вирус харж байгаа юм. Юу таахаа нөгөө одоо сая би 300 гаруй үйлдвэр бүртгэлтэй гэсэн шүү дээ. Үйлдвэр болгон өөрийн гэсэн зориулттай байдیں۔ Одоо ангийн гэдэг юм уу, малч гэдэг юм уу, албаны гэдэг юм уу, гэр бүлийн гэдэг юм уу. Тэгэхээр энэ цоллыг яаж өгдөг гэхээр энэ нэршлиг яаж өгдөг гэхээр нөгөө тухайн нохооны одоо гарал үүсэл хаанаас гаралтай ямар зориултаар ашиглаж ийсэн, ямар зан характертай игээд бүх юмыг судалж ээж одоо жишээ нь манай Монгол банкар гэхээр маш гоё хамгаалтын нохоо шүү дээ. Биднийг нүүдлээд явж хахад биднийг аюулаас хамгаалаад ингээд урд гараал, хойно гараал, хонь сайхан ингээд бэлчиж хахад захт нь ингээд тойроод халуугаар хараа. Тэгэхээр Монгол банкар маань байгалийн өгөгдөл амар мундаг мөртлөө зан характерын хувьд тайван ийм дөлгөөн темпераменттай байхгүй. Тэгэхээр одоо миний бодлоор шүү дээ. Гайлын нохоо гэдэг маань ярилцчих хэвээр байхгүй. Баг энд юу вэ гэл ингээд Монгол нохоо маань тийм характер байхгүй. Гэхдээ хамгийн мундаг характер нь байгалийн инстинкт айгүй өндөр байхгүй. Тэгэхээр таны хэлдгээр юунд ашиглаж болох вэ гэхээр миний бодлоор хөлийн зэрэгт. Тэр хөлийн тэр одоо морьтой явган тэр харуулууд Монгол банкартай явж ивэл өөртөө сонсохооргүй зайны юмыг нохоо маань сонсоод хуцсан ингээд тэгэхээр за тэнд ямар нэг юм байна гэдээ нохоогод дагаад очих жишээ нь. Тий. Ер нь бол бид нар ингээ хөдөө явж байгаа л нохоо уцахаар за ойрхон айл байна гэж нэлээ явж иж очдөг шүү. Тэгэхээр дууны цаар хүрээ хүртэл тийм мундаг дээрээс нь нохооны үнэрлэх хэрэгтэн сонсох хэрэгтэн хүнээс хэдэн илүү байдаг болохоор Монгол банкрыг гоё тийм
Хилийн цэргүүд. Тэгээд хил дээр банкар өгсөн үү? Өгсөн. Үү? Альчид авч гэнэ үү? Аав. Тэгээ гоё имиж нь хүртэл гоё ахгүй юу? Яг гоё Монгол цэргүүд, Монгол морьтойгоо гоё банкартайгаа ингээд хилийн постоо иргээ явж байгаа төсөөлөхөр гоё. Монгол банкартын тэгээ тэнгэрийн муухай сайхныг хүртэл ялгаж өгнө шүү. Цагаагаар нь хэлээд өгнө шүү. Хилийн цэргийг дүүн болохоор боддتي. Бас хэцүү алга байхгүй юу? Өвөл мөвөлдөж цас шуурга хилээ 50 байлахын тулд алийг ч тоохгүй харуулдаг гарна шүү дээ. Тэгэхээр тэнд одоо жишээ нь ус багтай нохоо байвал яах вэ? Гэтэл Монгол нохоо маань аль хэдийн нөгөө байглаасаа яг тэрэн зориулсан. Дээрээс нь сонор соргогоор билав дэлхийд барагт нэгт орно гэж боддог. Тийм. Ааст гоё байна да надад. Тэгэхээр ерөнхийдөө бол бас нэг тийм дарахын хил 50 гэдэг нэг 50 нохоо очих юм бол бас тэгээд хилээ манах юм байна. Яг хотел 50 байсан юм чинь дарахын хил 50 байж болохгүй. Тэнд адилхан Монгол нохоо гоё үүргээ гүйцэтгэж шүү дээ. Би нэг дээр нэг очиж байгаад нэг одоо нэг хөшөөрө тэгжсэн нэг цагаан сараар нэг хоол авч өгч яваад байсан чинь аахгүй заслаа хийлгчлээ тэгэж юм тэгсэн дээ тийм. Юу яаж гэсэн чинь хавадаа энэ олон нохооны одоо энэ дайралтай энэ дуу чимээ чинь таны муу юм арилдаг гэж хэлжсэн. Ер нь бол энэ учиртай юм шиг байна тийм. Ер нь бол аха амтнд ижих аюу гоё. Яг утгаараа өөрөө жинкнээсээ хойбироод жинкнээсээ ингэх юм бас хамгийн гоё. Дээрэс нь надад их гоё эрдэм номтой хүмүүс ч хэлжсэн би өөрөө ч гоё тэгж бодож өөрөө сэтгэл сайхан явдаг. Хүн чинь нөгөө өөрөө гоё ингээд юмнаас кайф авч иж өөрөө зүв бодож иж амтлаа штэ. Жишээ нь манай хашаанд одоо нэг 250-60 нохоо. За тэр 250-60 нохоог өдөр болгон би хоол өнзөөдөг. Тэгэж шүү. Цаг хугацаа мөч болгон зөөж. Өдөрт хэд хоол идэх вэ? Өдөрт 2 удаа. Яг хээлтэй хөхүүл нохоонууд 2, нөгөөдөл нь 1 идтээ. 1 сая. Тэгтээ яг том нохоонууд л да. Зүгээр гүлэг мүлэг үедээ 4-5 мав олсон. Гүлгнүүдээ байна. Нэлхэнүүд чинь тэгээд нэгдүгээрт одоо тэр олон нохооны энерги аюу гоё. За хоёр тэр олон нохоог өдөр болгон хоолно гэдэг бас гоё. За хүмүүс нэг буян хийгээ. За нэг сардаа юм уу, жилдээ юм уу нэг ингээл гоё цаг зав гаргаад амтаа олцохоор амар гоё идэв штэ. За тэрийг надад өдөр болгон үржүүлээ боддоо. Би яг тэгж амьдэрдэг байхгүй. Тэгэхээр одоо 6 хүүхэд өөрөө хүүхчиг царайт яваад ийм буян байж тээ. Тэгээд дээрэс нь амтаа угаас амар гоё стрессийг хамгийн их тайлдаг юм. Таны урд хөдөлгөөнтэй нохоо ингээ явж байгаа та юу ч бодож чадахгүй. Муу ч юм бодож чадахгүй, сайн ч юм бодож чадахгүй. Шууд цатаараад автаад ингээд тарих хэсгээ хугацаанд амархад л тэгэл аюулгүй том амралт шүү дээ. Дээрээс нь нөгөө өвөгдөл нь амар гоё байхгүй юу? Нохоонд ингээ хоол тавиад өгөнгөт зүгээр ингээд баярлаа, сүүл мөлөө хөдөлгөөл ингэдэж шүү дээ. Миний мэдхий өөр тийм амтан байхгүй. Та өхрөнд өвс өгөөд үзээрэй. Баярлаа, сүүл мөлөө ингээд ирэхгүй. Моорнд өгөөд үз тэхгүй. Загсанд өгөөд үз тэхгүй. Миний бодлоор ганцхан нохоол тэр дорны эзэндээ баярлж байгаагаа илэрхийлдэг тий. Хоёрт яг манад одоо ламч бай, бөөч бай, мундаг эрдэм мэдлэгтэй зөндөө том хүмүүс ирж исэн. Тэд нар яах гэж ирж байна гэхээр яг олон хүний те жаргал зовлоо үүрлцэж явж байгаа хүмүүс л гэж ойлгодог. Тэгээд ингээ өөртөө нэг юм хураагддаг юм л те. Тэрийг үргэх гэж манад ирдэг гэж яг тайлбарлаж байгаа. Олон хүний юм үзээд өөрт хураагддаг. Яг тэр чинь хүн өөрөө сэтгэлийн амт өөрөө юу бодож тунгааж явна тэрүүгээрээ л зөв штэ. Тэгээд тийм хүмүүс надад хэлжсэн байхгүй юу. Төвшөө энэ чангат айгу хэр баргийн муу юм тогтохгүй. Ялангуяа нохооны хуцалтаанд энэ одоо муухан лам бүүдээр засал хийлгэснээс илүү юм аа. Гэхдээ энэ олон амтны гена чахраа бишээ. Бүгд ингээд хамгийн бүдүүн хамгийн зоримог дуугаараа ингээд бидэрлөө хуцж байна гэдэг чинь муу бүх юмыг үргэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэнд бас итгэдэг. Тэгээд зарим хүмүүс нэгж байгаа байхгүй. Би ингээд ардзгана те тэр олон хоног юм байна. Дараа нь шээс үрээд шээж байна гэдэг чинь чиний бүх муу юм гарч байгаа маа гэд магадгүй өнөө худлааг нь хинч мэдгүй. Гэхдээ сэтгэл чинь юмыг дандаа шүүж яадаг штэ. Би бол дотроо сэтгэлээрээ нээрэд тийм шүү. Гэл дандаа тэгж бодож. Надад бол тэгж санагдсан шүү дээ. Чамд тэгж хэлэнгүй. Та дандаа хоолдог юм мэдэн шүү дээ. Хоолчод манай хашаанаас
гарч байгаа яг цаг мөч ямар байдаг. Янзын гоё шүү дээ. Гоё. Тэгэл болно шүү дээ. Яг тэгвэл нөгөө нэг ярьдаг ингээл амттай шоуол гэл хүмүүс нэг хэрэнтэй л нэг ингээл нэг юм үлдэх юм бол юу гэж нэг хаях хэвтэй гэл өрдөгчөнд бол дандаа хийчдэг байхгүй. Тэгэл нэг за нэг тийшээ явахад нохотой таарнаа гэсэн үед өгдөг байхгүй. Манайхаар хаа нөгөө тийм амттай хооллох гэсэн буян хийх гэсэн сүүлийн үед айгүй гоё. Тэр хүмүүсийг ингээд манай хашаан тэр бидэртээ зэрэгцээд ингээд нохоо хоолтой явж байгааг харах. Тэр хүмүүсийг ингээд гарахтаа баярлаа өстой гэд хэлж байгаа тэр үг мүү яг жинхэнэ сэтгэлээсээ. Тэгээд зарим нь ярьж байгаа байхгүй юу. Өнөөдөр ингээд нэг юм амттай хоол гэсэн чи гадуур яваад тоолох гэсэн чи хэцүү юм байна ахын дөө. Нэг нохоо хайж яаж олох юм хоол өгөхээр цухтаа явчих юм. Танаа энтчээс та амар юм байна. Тэгээд ч айгүй гоё юм байна. Энэ олон гүлхтэй ээлтэй ийм нохооноо тоолох гээл. Үнэхээр гоё байхгүй. Үнэхээр капитал. Хятад улсын номер 1 жуус Puko. Гацгүй байгалийн шимсээрээ сахар багтаа хугацаа уртас өгчгүй. Нэмэлт хүнсний будаггүй Puko. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Puko. За ингээд ястай яриа бол ингээд муу болоод төвшөө тэгээ дуустдаг маа дараа сайхан очиж байгаа дахин офис дээр нохоноо дээр очиж байгаа яриад байгаа юм. За ямар ч байсан өнөөдрийн бас энэ учиртай урилга нэвтрүүлгийн урилгыг өндөө өрөөлгөн хүлээж үзээд ахыгаа зоож ирсэн бол маш их баярлалаа. Тэгээд одоо бас цаашдынх нь одоо ажил амжилтанд одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Одоо олон сайхан одоо маш том буян хийж байгаа хүн бол одоо чийл байна гэж би ойлгож байна. Тэгээд ахын одоо маш их баярлалаа. Тэгээд энэ Puko гэдэг энэ ондоо хүүхдүүдэд авчид өгчөөр юм дөө. За. Бас ингээд бас хүүхдүүдэд нэг ондоо авчид өгчөөрэй. За баярлалаа. Гоё юм байна. За тэгээд одоо тий. Гацтай мацтай юмнаас ер нь татгалцсан. Энэ нэг тийм зөөх гоё. Энэ айгүй гоё зөөлөн юм нь данжинд харцсан гоё. За тэгээд төвшөөрөг одоо нэгэн төрсөн болохоор бас өнөөдрийг одоо цэнхэр дэлгэцээр өнөөдөр үзээ сууж байгаа улсуудад бас нэг сайхан одоо ерөөл айлтах байна. За. Бид нар яг нөгөө Монгол хүн болоод тэрүү тэгээд энэ олон нохоо дэжгээд бас нохоо чанар чансааг мэдрээ тэрүү. Ер нь л Монгол нохоогоо л ярих айгүй дуртай. Тэгээд бид хоёрыг гоё үдсэндээ одоо ийм гоё нэвтрүүлэгт өрсөн золбоодохтой баярлалаа. Би ер нь сая ирж явахдаа бодсон чи нэвтрүүлэгт нилээд уригдсан. Дандаа нохоотой очт юм байна. Сая ингээ ирж яхад нэг юм хоос оргоо. Би бас бодсон байхгүй. За төвшиг нэг багтартаа өрхөө гэж бодож ирсэн. Тэгэхээр ингээд дандаа нохоотой өргөж явах үү. Ингээд гоё нэг сэтгэл санаагаа уудлаад гоё ингээд ярилцах бас гоё те. Түүнийг ажилтаа байсан ахыгаа залгангууд одоо хүндлэл байна. Тийм готгойл хүрээд ирсэн. Ястаа готгойл ирлээ. Тийм тэгээд үзэгчтэй хандаад гоё ерөөл хэлхийг үйл одоо те бид нар угаасаа Монгол үндэстэн нүүдэлчин гоё соёл иргэншилтэй бидний ихэнх одоо гадныханд гайхуулж ярих маань хөдөө орон нутагт байдаг уг үндэс маань те тэгээд хөдөө орон нутагт одоо малчин айл болгоны хотонд Монгол банкрын дуу цуураатж байгаа гэж өрөөё. За ястаа гоё ерөөл байна. За ганцхан одоо малчин айлуудын хотонд биш бүр одоо Монгол улсын хил дээр бүх Монгол банкар очих болтугай л гэж одоо өрөөж байна. За хэлээ хамгаалсан даваарай гэж одоо хэлмээр байна. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг одоо инхөө сайхан өндөрлөж байна. Бид тэр бол ингээд буугалаа нэг ярих юм хэрэгтэй яри дуустгамоо гэвч тий. Тэгэхээр яалч байхгүй одоо ингээд нэвтрүүлгийн цагаа хуурийн дагуу аль бие сар дууслаа. Дараа уулзлаа. Баяр та.